Ээж маань юу гэсэн босоо ээж л дахин чи хаана гэдсэн. Ээжээсээ бас болов гэж бодсон. За тэгвэл мэдчилгээний үг явуулсан байна. Тэрийг нь уншаад өгье танд. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хамгаас ихэнх хүмүүстээ зориулсан хайр үндэтгэлийн бэлэгдэл болсон энэхүү сайхан цэцгийн баглаг бид хүн дараагийн хүлээн авагчдаа үргэхээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа хүлээн авагчаа баярлалцгаая. За үлзий сүрэн гэж багш шүү дээ. За манайх болохоор цэцэгт мэндчилгээнээс явж байгаа. Тэгээд энд баярын мэнд хүргэгээд энэхүү цэцгийн баглаг өгч байна. За тэгээд хинээс явуулсан гэдгийг та мэдчихэж байгаа юу үгүй юу? Сая харин нөгөө гараа авсан хүмүүс ингэ залгаад байсан. Ээж маань юу гэсэн босоо ээж л дахин чи хаана гэдсэн. Ээжээсээ бас болов гэж бодсон. За тэгвэл мэндчилгээний үг явуулсан байна. Тэрийг нь уншаад өгье танд. За ингэсэн биш. Хайр төхөн үлзий сүрэндээ багш нарын баярын мэнд хүргье. Олон хөрхөн шамнырынхаа бахархалт багш нь байгаарай. Охиндоо аз жаргал сайн сайхан амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөөё. Охиндоо маш их хайртай шүү гэд явуулсан байна. Ээжээс нь явуулсан байна. За нэг тань. Юуны түрүүнд хайртай ээжтэй маш их баярлаа. Үнэхээр гинтийн байлаа. Тэгэд Монголынхаа бүх багш нарын баярын мэнд хүргэе. Бүгдээрээ сайхан баярлаарай. Тэгэд танай цэцэгч мэндчилгээний хамт олон ч гэсэн баярлалаа. Бас зөндөх удаа хүлээлгсэн баха. Би энэ өнөөдөр гинтийн ажил гараад эмнэлэг явчаад дүнсэл орж ирлээ. Стэй хөөчлөөрэй. Тэгээ ээжтэй л маш их баярлалаа. Ээжтэй аз жаргал сайн сайхан бүхнийг өсөө өрөө. Хүүхдүүд биднийхэн дэргэд урт урдаа наслаарай. Тэгээ ээжтэй зөндөх хайртай шүү. Энэ хайртай гэдэг үгээд тэр урьдчилан хэлж амждаггүй ч гэсэн энэгээр дамжуулж хайртай гэж хэлмээр байна. Ээжтэй хайртай шүү. Баярлалаа ээжээ.